За сүүлийн үед одоо манай энэ сэтгэл зүйч эмч найз нар маань нэг зүйл дээр одоо бүгдээрээ ингээд нэгдээд жоохон дуурахгүй болохгүй байна гэдэг ингээд яриад байгаа юм. Тэрний үхээр зэрэг энэ хосуудын төвшөнд дандаа нөгөө оройдоо унтахын тулд ямар нэгэн байдлаар энэ пив гэмүү вайн гэдэг юм уу алкогольны төрлийн юмуудыг хэрглэж байж унтдаг болчих. Энэ бол одоо айгүй том асуудал факт болсон байна. Яг алкогол хэрэглэсэн дараа хүн бол тодорхой хэмжээнд нойр хүрээд унтдаг. Гэхдээ яг хүний энэ унталтын цикл гэж нэг юм байдаг. За одоо гүн нойрсолтын үе, нүд хөдлөх үе гихчлэн нойрны дөрвөн цикл байгаад байгаа. Тэрний хамгийн чухал үе болох тэр нүд хөдлөх үе буюу гүн нойрсолтын энэ үе шат үндсэндээ тэр хүмүүст алгасаад дараачийн шат руу шилжиж байгаа. Хүн унтаад байгаа боловч алкогол хэрэглээд хүн унтаад байгаа боловч маргааш нь босч ирэхдээ бүтэн амралттай биш байгаад. Тэгээ энээсээ болоод яд вөхөр зэрэг тухайн хүмүүс маань яг энэ алкогол нь нойрыг хүргэдэг нэг юм эм шиг болж хувирчаад тэгээ тэрнээсээ салж чадахгүй ийм хүндрэлтэй асуудалд орчоод сүултээ сэтгцийн асуудал болоод сэтгцийн эмчтэй сэтгэл зүйн эмчтэр ирж байна. Тэгээ энэ хүмүүсийн дунд бас нэг түгээмэл дам нөлөөлөл юу болж ийм гэхээр зэрэг хосууд нэг нөгөөгөө яд вөхөр зэрэг зүгээрээ нэг пивочи хоёлаа хамт гэдэг ийм байдлаар нэг нь хэрэглэхгүй хаад нөгөөгөө уруу татдаг асуудал гарч байна. Алкогол гэдэг үгийн ард байгаа зүйл нэг жижигхэн энэ цагаан шилтэй арх бол биш. Энэ пив орно, вайн орно, виски орно, текила орно, бүгд орно, сөөж орно. Бүгдээрээ этанол гэдэг төв мэдрэлийн тогтолцоог мансууруулах төрлийн бодис байгаа. Тэгэхээр бид нар энийг ойлгож мэдэх хэрэгтэй байна. А дээрэс нь зарим нэг маань өөрсдөө алкогол хэрэглэх дургу байхад нь шахдаг тэр нөгөө бүлгийн хүмүүсээс уучлаарай би өнөөдөр уухгүй гэж хэлэхдээ тэр хүнийг та нар хүндлэх хэрэгтэй байна. Тэр хүн ямар шалтгаантай байж болно? Нойруулчхай авчтай байж болно, ходоодны өвчтэй байж болно, нэлгний өвчтэй байж болно. Тэ? Цаашлаад гэр орондоо эхнэр хүүхэдтэй нэг эрүүл саруул чи гэж бодож байж болно. Энд маш олон тооны асуудал байгаа учраас тэр хүний шалтгааныг та нар хүндлээч гэж хэлмээр. Хэтрүүлээд хэрэггүй.